нэр иймар хургуулж байна одоо. Бид гурав аэропорт дотор. Any connecting flight, ma'am? Yes. Next flight, you have next. No, next flight. Exit, yes. Бид гурав одоо ингэж. Stay in Delhi? 아니, no. Dharamsala. Dharamsala? Yes. Ман Сэнгүн мэлэг одоо 3 дахь эргүүлж байна. Багшийн маань хөрөг байна. Ингээд. Одоо энд нэг инээдтэй юм байгаа. Тэр нь юу вэ гэвэл энэ нохоо. Ингэж унтчих. Ямар ч аюулгүй ингэ унтчих. За бид 3 ингээд 70 гişin хід дээр нь ирсэн. Тэгээд одоо хайж байгаад яг гол амьдардаг байр, ном уншдаг, ихтгэл тавьдаг байр эднэр лөө хайж олно, дүнгэж эхэлж байна. Ямар ч юм энэ болохоор яг сүмийнх нь гол хэсэг юм байна. Тэгээд тийш дээшээ шатаар гарахлаар сүм нь тэгээд цаана өөрх нь амьдардаг гэр нь байдаг гинэ. Яг бүр доороос бол яг ингэж харагддаг юм байна. Үнэхээр гоё харагдаж байна. За одоо саяны сүм маань гаднаасаа ингэж харагдана. Тэгээд энэ хичээл ордог танхимууд бас дээрэс нь юу гэдэг вэ? Лам нарын байрладаг байрнууд нь одоо ингэ доошоо ингэж харагдана. Бид хэд юу бас Далай ламын номын айлдвар гэсэн чинь энэ одоо энэ яг 7-8 сард ч амралтын сар нь байд юм байна. Тэгээд Ладах гэдэг хотод байрлаж байгаа амралж байгаа ном ерөөсөө хогт айлдахгүй тийм амарч байгаа гин гил тэгтээ очиж уулзаж болох боломжтой юу гэж асуусан боломжтой гэсэн. Гэтэ одоо нэг Монгол ламтай уулзуулж өгье гэж саяны түрүүн бид хэдий уулзсан лам тэгжсэн. Одоо бид тэр Монгол ламтайгаа уулзахаар явж байна. Байгаль нь мод зөвлөг юм ургасан үнхээр гоё юм. Тэгээ Монгол ламтайгаа уулзаад яах боломжтой гэдгийг сайн асуугаадах юм. Тэгээд бичлэгээрээ үргэлжлүүлээд уулзъя да. Одоо энд лам нар номоо айлдж байгаа. Энд тэ айгүй гоё тайван гоё сэрэг гоё сүм байна. Энд тэгээд Кёто тантрик римбучи монстрик гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ алтартай римбучигийн л юу бол сүм юм байна. Харагдсан нэг иймэрхүү. Доошоо ингээд хичээл ордог танхимууд нь байрладаг байрнууд юм байна лам нарын. Хичээл ордог танхим байрладаг байр гол сүм нь яг энэ сүм байгаа. Энэ нөгөө түрүүний бичлэг хийсэн ихний гол сүм нь баруун талд нь шинэ байр байлээ. Хичээлийн танхим байлээ. Ингээд бүтээ ирээд энэ Кёто тантрик римбучигийн хийд юм байна. Алтартай хийд юм байна. Кёто тантрик римбучигийн сүм гинэ. Саяны нөгөө гаднах бичлэгээс нь доторх нь ийм сүм байна. Энэ тэр имээ маань мөрөөл хийж байна. Тэ янзын сүм байна. Гайхалтай л гэж хэлмээр юм. Яа. Энд ч гоё амттай шүү дээ. Тэгээ ингэж дээрс юу ч хийчих. Энэ цай чинь чухал шүү дээ. Одоо Сэнгүн мэлэг имээ хоёрт аваач чихгүй. Явчих юм аа. Ном хурж ийн. Өнөөдөр Сэнгүн мэлэг имээ бид 3 орой Дарамсалагаас Дэлхий рүү нисэн. Дарамслаад 3 хонсон. 3 хоноод Далай ламыг айл бараахаар зорьсон боловч Далай лам маань Дарамсалаа хотод байхгүй. Ладах гээд Дарамсалагын дээдлийн хотод. Гэхдээ энэ уулархаг газар учраас Дарамсалагаас Дэлхий рүү бишээ тэр Ладах гэдэг хот руугаа автобус онгоц юу гэдэг машин тэр бүгд явдггүй юм байна. Тэгээ заавал Дэлхий рүү нисээд Дэлхийгээсээ Ладах хот руугаа буцаж нислэгээр нисэх юм байна. Энд ингээ битүү манантай
бороотой манан бууцсан борооны улирлын учраас ингээд битгэд байна. Энд яг далайн агшин үндсэн сүмийнхэн юу намын айлтгал